さて、このビデオでは、チャット GPT 先生からの史上最高アニメトップ10名を紹介する. Анх. За энэ видеон дээр болохоор зэрэг би Chat GPT-гээс бүх цаг үеийн шилдэг 10 аним чиний бодлоор юу вэ гэд асуултыг асуусан. За тэгсэн чинь манай Chat GPT сенсей бүх цаг үеийн шилдэг гэдэг бол одоо алдартай эсвэл удаан гарсан аним биш юм аа. Харин аним урлагт үзүүлсэн нөлөө, зохиолын гүн гүнзгий байдал, хөгжим, арт стил, пенүүдийн хүлээн авалт гээд олон зүйлийг харнаа. Эдгээрийг харгалзаад би чамд бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 анимыг шалтгаантай нь хэлээд өгье гэсэн байна. Don't be afraid. I just want to help you. Once you've met someone. За ягаад энэ аним топ 10-д вэ гэсэн чинь Студио Ghibli-ийн оргил бүтээл, сонин содон ертөнц маш их гүн утгатай дэлхийн кино наадмаас Оскар хүртсэн анхны аним кино гэж тайлбарласан байна. One Piece бол 1000 давсан ангитай дэлхийд даяар хайрыг авч чадсан. Найзуудын үндсэнийг гайхалтайгаар харуулдаг нарийн сайн бүтээгдсэн ертөнцтэй аним гэсэн байна. Эцэг их гэр бүл амьдралын үндсийг алдаа оноог маш уянгын хэлбэрээр өгүүлсэн. Сэтгэл хөдлөж ойлуулж чадах цөөн хитгэн анимыг гэсэн байна да. Шилдэг хүчний систем буюу нэн, Гон Кирва хоёрын нөхөрлөл, цэвэр логиктой сэтгэл зүйн тулаанууд, мөн Кимера шургуулжны арк бол шонен анимын түүхэнд бичигдэх арк юм аа. Гэсэн байна. Ер нь бол үнэ. За ягаад Monster топ 10-д орсон байга шалтгаан гэсэн чинь realist thriller, дайн ёс суртахууны хүнд асуудлууд, нэг хүний амь үнцэнтэй юу гэх философи. Йохан бол шилдэг эсрэг талын дүр гэж байна. Инэдмийн хоригтэй мека жанрыг сэтгэл зүйн гүн гүнзгий утгатай хослуулсан. Дүрийн дотоод ертөнцийн тулаан аним урлагийг өөр төвшөнд гаргасан гэж байна шүү. За тэгэд энэ анимч бас л үзсний дараа сэтгэл санаа хэцүү болгодог аним шттэ. Яг энийг үзсний дараа бүр нэг тийм гоё комеди, нэг тархиа амтрааж ягаад үзэн гэдэг лөө. Тиймэрхүү анимууд үзэх бас гоё те. Гэхдээ ялчгүй шилдэг бүтээлтэй, алдартай. 我々はここで死に次の聖者に意味を託す。それこそ唯一この残酷な世界に抗う術なのだ。兵士を怒れ、兵士を叫べ、兵士を叩け。Яагаад вэ гэхээр уламжилт шонен төрлийг эвдэж
улс төр, философи, хувь заяа гэсэн айц төрүүлэм сэдвүүдийг хослуулсан. Төгсгөл нь хэдийн маргаантайч нөлөө нь асар том ингэж байна. За мэдээж Шингэки но Кёжинтэй бол ярих юм байхгүй бах те. 我が名は京馬ラボメンナンバー001キャキラメッドサイエンティストЦаг хугацааны аяллыг шинжлэх ухаанд суурилж маш ухаалаг гүнзгий сэтгэл зүйн тэмцлийг харуулсан. Окабе Макисе хоёрын харилцаа бол алт. Плот твистүүд ч маш сайн гүйцэтгэлтэй гэсэн байна. За тэгээд Steins Gate-ийн талаар бол би баг тусдаа бичлэг хиймээр санагддаг. Ер нь миний амьдралын топ 3 аниме бол топ 3 аниме 雨が降ってきたな。いいえ、雨なんて。いや、雨だよ。そうですね。戻りましょう。 төгс бүтцтэй зохиол, логиктэй хүчний систем, сэтгэл хөдлөн мөчүүд, философи, ах トゥ угийн сэдв үнэхээр хүчтэй. My Anime List дээр хамгийн өндөр үнэлгээтэй байсан жилүүд нь олон гэж байна. За тэгээд Full Metal ч гэсэн нэг ярих юм байхгүй бах те. За тэгээд ChatGPT-гийн топ 10 анime ийм байна. За тэгээд та нарын хувьд хамгийн шилдэг анime юу вэ? Бас сэтгэлээ хуваалцаарай. 最後にサブスクライブだけは忘れないように。